Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ The Brilliant Healers Live Life in the Shadows анимигээр жөхөр бэлтгэлээ. Энэ бол ангаагчийн хамтаар түүх хөдөлсөөр ирсэн улс Хазис. Энд ангаагч нар улсыг хөгжүүлэн өндөр байр суурьнд байдаг. Хааны ангаах системийг төвөө болгон олон ангаагчид суралцж төгсөөд лиценз авч өөрсдийн замыг хөөдөг. Ангаагч нар шарх хэмжилбэл анхан шат, хүн эмчилбэл дунд шат, харин ертөнцийг залруулбал дээд төвшнийг гэж хүндлэгддэг. Ийм улсад аль биесээр суралцаагүйч ангаагч хийдэг нэгэн бий. Энэ бол хууль бус ангаагч Зенус. Сайн ажиллаа Зенус. Өнөөдөр гадуур ажиллах уу? Арай хоол хийгээд хүлээж бай. Ямар сайхан үнэртэж байна. Гэхдээ Лили. Би Зенусийн ирээдүйн эхнэр болохоор хизээд амттай хоол хийж өгөх болно. Хаалга гонгойн. Эмчээ хаана нэ? Гэхдээ Зенус эмчүү? Гадуур эмчилгээ хийхээр явсан. Та түр хүлээж авах уу? Дахиад нэг ороод ирлээ. Түрүүний орж ирсэн эмэгтэй нь. Чи бас яах гэж ирээ? Би эмчийг хүлээж авахад чи одоо яваа. Тэр ч ихсэн ирлээ. Зенус тоглохоор ирлээ. Нилээд хүчтэй бололтой. Хаалгыг нэвдлээл ороод ирлээ шүү. 3-3 эмэгтэй булаацалдаад байгааг ботход манай энэ голдор нилээд алдартай бололтой. Нөгөө гуравчин хоорондоо чи Лилигийн хоолны төлөө ирээ юу? Юу гэж дэ жилдэ гэж ирсэн байх гэд бас хөнгөн муудалцаастай. Лили. Хоол бараг болчихлоо. Зенэсийг ирэхээр хамт идцгээе. Би хувцас хурагаатхыг. Та хэд хоолоо харж байгаарэ гэд явахт нь нөгөө гуравчин ямар сайхан үнэртэж байна. Харин тий нэг амсаадах уу? Гэсэраад юу ч үлдээлгүй дуусгаад хайчтیں۔ Хамгийн чухал орц навчаа сүлийн хийнэ гэд хийсэн штэ. Одоо ч инийг далуулсан баха. Лили. Юу хийж байгаа юм? Одоох нь надад тайлбарлаадах гэд хэл ширүүн. Тэгсэн ч их ууралсангүй бололтой. Дахиж хийхэр болоод та гурав хоолны материал аваад ир дуусчихсан байгаа. Энэ үед Зенус гудмаар явж байхдаа гизээ дарчихсан нэг эмэгтэйтэй зурдаг. Энэ нь боол юм байна л да. Эзэн нь гарч ирснэ. Энэ хэмний төлөө ажиллаа хайна гинэ гээл зодож эхэлнэ. Булш руу өшгөлсөн чинь боолных нь бид муу ярийн сүнс шингэжэж байгаа юм бах та. Эзэн рүүгээ шууд дараад л эзэн авраарай гэдэл манай Зенсус мөнгөгүй түүнийг зогсоогоод өгөөч. Тэр галзуурчхаж Зенусын чадварыг нь харснаа. Чи их чадварлаг юм байна. Түүнийг алчих. Зенус ч татгалзлаа. Би бол ангаагч. Юу? Би өгчихвэл яах юм? Би чи язгуур түүн шүү дээ. Харин тэр бол зүгээр л нэмүү боол өгсөн ч дахиад худалдаад авчихна. Чам шиг юм хүчтэй хүн юугаар ангаагч үдийн? Зенус одоохоноод муу ярийн сүнсийг чинь аваад өгье гэдэл итгэжгэн. Язгууртан намайг ч гэсэн авраач дээ. Гэхдээ өнөөдөр ажил дууссан. Маргааш болох уу? Маргаашаа. Маргааш хэд би өгчихнэ штэ. Чамд их мөнгө төлөх болохоор намайг авраач. Наа ч хөрөхгүй юм байна. Би нилээд ядарчихсан байна. Нэмээд боолыг чинь авъя. Тохирох уу? Гэхдээ зөвшөөрөөд эмчлүүлнэ. Нөгөө боол сэрэгтэн би чамайг худалдаад авчихлаа. Цамцаа тайл. Гэхдээ гайхаж буруугаар ойлгоод цамцаа тайлтал өвдөөдөөсөн гидсэн дотор нь чулуу орчихсон. Тэрийг нь гаргаад ирдیں۔ Юу болчих вэ гэсэн гидсийг нь зүсээд авчихлаа л гэж байна. Арай л гоё юу? Ингээд эмчилдэг болж сайхан байхгүй юу? Сорвч аахгүй. За би чамайг эмчилсэн. Төлбөр олгож энийг хайлгамаар байна. Гэхдээ мэддэг бололтой гяс олоод өгнө. Тэгсэн. За хангалттай болсон. Одоо чи чөлөөтэй чамд маш их баярлаа. Гэдэл хуцыг нь урьчихна. Энэ болж ийм хий юмд маш их баярлаа. Таны ачийг мартахгүй. Тантай дахиж уулзахаар очиж болох уу? Гэдэл салдаг. Гэртээ ирэхтэнч хоол угаасаа арай болоогүй бололтой. Авчирсан материалуудаа өгөөд энэ сүнс нь шинэ эмэгтэй юу? Үнэртэж байна гээл. За тэгэхээр Зенус хэрхэн харанхуй ангаагч болсон бас яаж эднэртэй танилцсан талаар яриад өгье. Том гар бололтой нэг хүн Зенус талтан зөөс өснө. Мэ чам шиг ядуусын хороолын хүний гарт хизээж орохооргүй зүйл. Миний салдын бэлэгээ бодчих. Гол нь чи энэ багт байснаа хэлж болохгүй шүү. Гээл өгнө. Энэ гарын Астан гэдэг нэг цаг үед хамтрагч байсан юм байна лээ. Тэгсэн тэр үедээ зүгээр чамайг ашигласан юм. Ядуусын хороолын чи өөрийгөө бидний баг гэж бодоо юу? Одоо зайл идэргээл. Зенус ч за ойлголоо гэдэл гарч явж байх үедээ нэг охиныг худалдаалах гээд бүр 2 гар үзэж тарж ийна. Тэгээд л бараагаа шархтуулчлаа штэ. Энтергээд байж ахтан таарад нөгөө өгсөн алтан цус орно. Өөхөх гэж байгаа юм чи хэрэггүй сте. Би авчихъя. Энэ манай нөгөө лаг хоол хийдэг Лили мэн. Ингэж л анх танилцсан. Тэгээд шархыг нь гяс идгээчж байгаа юм чинь хоёулаа орон гэр байхгүй энтер гэж яриа л. Зенус за ямар ч гэсэн чамд эхлээд нэг хувц авч өгөөд юм идэ та гээд нэг газар хоол идэж байсан чинь гаднаас нэг шархтцсан хүн орж ирснэ. Надад туслаарай ус өгөөч. Өвдөлтөө намдах хэрэгтэй байна. Зенус маань очиод шархчингүн байна. Давхар шившлэг ашиглая. Хийл гээл нэг үг хэлснэ. Идгээчгэн. Ямар агуу ангаагч вэ гэд мөнгө өгтөн. Лилид хоолны газар хоол идчихээд төлбөр төлдөг шиг би хүн эмчлээ төлбөр авч болно сте. Хойлын өрөөсөө эмнэлэг нэнэ. Би хүн эмчлэх хэрэггүй болохоор харанхуй ангаагч болох уу? Лилиг жин санааг нь баяртайгаар дэмжиж хот тунд хууль бус эмнэлэг нээж болохгүй болохоор балгасны дүүрэгт ирээд нэг том байшаа олсноо. Энэ бүтээн юм байна гэд орох гэсэн чинь Лили айгаад наа чи рейс байвал яах юм? Амьд өгтөл нарын хамгийн дээд түвшних гүнтэй төстэй харагддаг ч гэсэн хүрхтэд л амиа алдна. Тэгээд арай гэж дотгошоо ороод Лили бас хөөрхөн шийд ашиглаад гэрэл энтер гаргачихсан. Тэгсэн яг тэр үед нь нөгөө рейс нь гараад ирсэн. Тэр дундаа бүр
Үхэгцсдийн хаан Кармилан гинэ. Зенус ч өө 100 гарныг дийлж байсан ядах юмгүй энтергээл. Гэхдээ би чамаа гэмтэх гээгүй шүү. Битээр түр амьдрчи гэдیں арай дураараа те. Юугээл зөвшөөрөхөвдө алах гээ дээрсэн ч яа харахгүй дийлэхгүй болохоор нэг давхрыг та хоёр ав. Хоёр давхар минийх шүү гэдэл яваад өгнө. Манай хоёр жишгүй эмлэгтэй болоод юмаа цэвэрлэж байж хахад нь нөгөө хоолны газар дэмчлүүлсэн үнэн. Харанхуй Зенус мөн үү? Ихчиг маань имжлээд өгөхгүйз. Энд тэгэхээр ядуусын хорооллын хүн төрөлт бүлэгмийн хүмүүс нь жирийн имлэг орч чаддгүй юм байна л дээ. Хорийн нөлөөтэй юм байна. Гарч өгчсөн байна. Тайрхаа зур аргаалга 1 сая вон гэсэн. Яхаараа ганц гар тайрхад 1 сая гэж намайг ноон салхи Зопиа гэж мэдсэн чи над үнийг хэлэх юм уу? Гэд энэ бүлгэм нь болохоор ядуусын хорооллын тэргүүлэгч нарын нэг нь 28-д мөнгийг булааж ядуус тусалдаг гэхүү дээ. Одоо надад яагаад чамд 1 сая өгөх ёстой хэлээд өгдөө гэсэн чинь гарыг чинь нургуулахгүй юм уу? Олон шид ашиглах болохоор би ядарна. Яаж тэр вэ гэсэн чинь бусад амгаагч нар чаддаггүй хэрэггүй гээл үнэхээр мундаг бололтой. Тэгээл яс мэдрэл судас булчин гээл бүр үнэхээр гайхалтай. Ингэдэг бол нэрээ гөөмэн сайхна те. Имчилгээч дуусч рейстэ манай гурав сайхан цайгаа угаа суужсэн чинь хаалга эвдлээд ороод ирлээ. Би ядуусын хороолын Верфулт нарын тэргүүлэгч Ринга байна. Чамайг миний дайсан Зопиг имчилсэн гэж сонслоо. Чамайг одоохоо алцгая л да. Тэгээл дайрсан чинь угаас яаж дэлхүү дээ. Дайралт бүрийг хамгаалаад тэгвэл байшинг чи эвдлэн энтер гээл. Рейс гарч ирээд миний байшинг эвдлээ гээл алах гэсэн чинь Рейс нэг давхар бол минийх гэж хэлхийг нь сонсноо. Чи Рейсийн эзэн юм уу? Үнэхээр мэдсэн уушлаарай бүгд уучлахгүй гээл үнэхээр нийттэй. Маргаашч болж гаднаас харанхуй онгоогч Зенус оркийн толгойлогч Лепас хамаа дуудаж байна. Зенус дотроо одоо тэр ч мэдээч шүү дээ. Чидийн чулуугаар чинэлэг болсон нэгэн эмлэг нэгээд ганцхан сарын дотор 3 тэргүүнтэй уулзах болох нь. Тэгээд очсноо шууд гараараа скайн хийж идэр Эмрай сити энтер хийгээд байгаа юм аашаа. Шидийн хүчтэй чулуу яаж байгаад орчихсон юм? Хүн хорлоо юу гэсэн чинь би их ховдог андуураад идчихсэн юм аа л гэж ин. Юу гинэ? Надад хамаагүй. Шал тэнийг юм. Доовор ч гарчихна гээл явах гэж байсан чинь тэгэх аргагүй бутгацчихсан. Удахгүй дэлбэрнэ. Тэгээд жоохон хөдлөх төдийд дэлбэрэх гээд байгаа юм. Би ч яхав. Энэ хідл надаас холдохгүй байна гээд. Би угаасаа өглөө. Энэ хөрөнгийг чи яав гээд нэг түлхүүр шидсэн чинь худаг гээл нөгөө чулууг нь гаргаад ирсэн. Түлхүүрийг инж буцааж өгөөд тохирсон төлбөрөг наача хангалтгүй байна гээд лавчхан. Ихэд хоног өнгөрч гэртээ ирсэн чинь Лили уралцчихсан. Наа гурав чинь өдөр бүр ирээд байна. Рейс Кармила ч гэсэн. Энэ хайр дурлал чамаас болж удахгүй дайм болох нь тэгсэн нэрээ дайтна гинэ. Чи тэрний тал битээ ороорой энтер гээл. Нэг талбайд цуглчихсан. Зенус жирж тулалт надад хамаагүй хандлаа тулалаарай. Ясны Зенусыг аван шүү гэдэл айгүй дураараа. Оройч болж тулаан яагаад дуусахгүй байна гэд хоорондоо гайхаж байсан чинь манай хүн л тэр доор нь бүгдийг нэмжлээд байсан юм байна лээ. Тулаан дуусахгүйг нь ойлгоод шал тэнийг юм энтергээл хоорондоо хөөрхөн яриа өрнүүлээд дотсонсчихлаа шүү. Зенус ч тэд манай байнгын үйлчлүүлэгчэд ийм юмнаас болж алдаж болохгүй зү. Эвтэй болчихвол харин ч үйлчлүүлэгчгүй болох юм байж ч Лили би чамд хайртай гээл хэлсэн чинь би ч гэсэн хайртай гээл дүүдээ хэлж байгаа юм шиг. Би тийм утгаар хэлээгүй штэ. За мартаа гээл иви. Үзэгдэл солигдож дуудсан ахмадаа ядуусын хорооллын 3 овгийнхан тулалдаанаа зөксөөсөн байна. Нэг хүн нэгтгэж байгаагийг сонслоо. Тэд нэгтчихвэл язгууртан хүмүүс бидэнд аюултай. Торгон цэргийн дэд ахмадын хуваар чишид бөөндө цуглчихсан. Тэр торгон цэрэг намайг тэгсэн. Дэд ахмад нүүрний хувирч гарахгүй алах гэж дайрдаг гээл ярьжсэн чинь сүнс. Дахиад бас харанд нөртчихвөө дүүрийн эмхтэй байна шүү. Дэд ахмад ч ядуусын хороололд ирж үнэн байна шүү гээл өөрийн нүдээр хараад зам таарсан нэгнээс асуусан чинь ярилцаад үзсэн чинь дайжгүй нөхөд байлээ. Дэд ахмад гэдгийг мэдээд боосоо дуудсан чинь дэд ахмад маань цухтаж агаад төрчглөө хөрхий. Нөгөө манай эмнэлэг байгаа балгасны төрөгт төрчихсөн. Зенусын байшинд ороод төрчглөө гэсний шууд буудчихж байгаа. Яасан гэсэн чинь Лилиг хараад хулгайлагдсан хүүхэд байна гэд хүүхдийн хулгайч гэж бодсон гинэ. Уучлаарай мэдсэнгүү. Зүгийн андуурдаг нь миний сул тал юм л та. Яарч хөдөлгөн ч гэсэн миний ганц сул тал. Зенусыг бөөний суманд оногдоогүй хамгаалах шидтэйг нь харцгаад бас бишрээстэй. Хайж байгаа хүн дээрээ ирснээл өөрийг нь хайж байгаагаа хилтгэж байгаа. Чи надад туслах ёстой энтер гээл. Тэрний хурдан барихгүй бол бослогч гарч магадгүй. Юм бүхнийг үндэслэгч энтер гээл нэлээд том нэртэй болчихлоо шүү. Замыг нь зааж өгөөд явах гэж байхдаа тэнд юу ор байгаа юм? Тэр илүү ор хаях гэж байгаа юм аа. Гээл яг баригдах гэж байна гэж бодсон чинь тийм үү? Тэгвэл би ашиглахыг гээл үлдэхэр болов. Лилиж хардаж харамлаас энэ хэрэгээс гадна хүүхдийн хулгайн хэрэг дээр ажиллаж байгаа гэд ээж нь ядуусаас болж амиа алдсан. Өдөр бүр тэднийг хоололдог байсан ч өгжийг нь авах гэж дайраад алчихсан. Тиймээс Төгс Баатар болж дахин ийм хэрэг гарахаас сэргийлдэг юм. Тэр үеэс хойш би энийхээ бэлсэн. Маргаашин дэд ахмад оройрн гэд явсан ягуурн нөгөө гурвын нэг нь нэрчгсэн эмчлүүлж байхад нь дэд ахмад ороод ирдیں۔ Зенус яг араар нь тавьсан хүн шиг сандраад дэд ахмад гар чинь яаж зүгээр болсон юм? Тэр нэгтгэгч гэх хүн эмчлэгч үү? Түүнийг хэл та нар шиг аюултай нөхдүүдийг нэгтгэн энгийн иргэдэд аюул учруулж мэднэ гэсэн чинь хорон санаатай хаасаагүй л байдаг штэ. Танаа нэг язгууртаа наад хүүхдийн аймаг чинь хийж байгааг мэдхүү. Харин нэгтгэгч бол өөр. Тэр биднийг гарал үсэл гадаа төрхөөр ялгуурлагдаггүй. Та нараас өөр гээл буудуулах гэж ахтан Зенус урдуур нь ороод за би тэр нэгтгэгч чинь байна. Ахмад итгэхгүй байна.
Хоёр шидийг яаж нэг зэрэг эзэмших вэ? Чи бас тэдний тал байх нь өөр байрлах газар хайлаа гэд гараад явчихна. Тэр өөр зүг рүү явчихлаа. Тэр зүгийн эндүрцэн үү? Тэр арай гэсэн чинь нөгөө хүүхдийн хулгай толботой язгууртан дээр өөрөө шалахаар ирсэн байж. Тэр нь ч үнэн байж таарад яг баригдаад хүүхдийн даваан дээр Зенус ногоон салхи хоёр ирээд аварна. Нөгөө язгууртан сургаж агаад дэд ахмадыг имжлээд чи их шүлсэн болохоор чи баатар энтер гээд дэд ахмадын сэтгэлийн уяар ачхна. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадам цэцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаан ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Нөгөө анх зоос шидэдэд гарчин 7 дид язгууртны нэг нь байлаа гэд намайг димийг халахулж байна шүү. Энэ амьтдын гяс зохицуулчаад пенал эрхэмд арцыг навчиж өгье гэснээл ялагдчихж байгаа. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Өмнө нь Зенусын эмчлэг шидийн ачаар л энэ зэрэг төрсөн юм чи. Нөгөө хоёроо юу ч чадахгүй чирэгдэл болоод бидэнд ангаагч хэрэгтэй юм байна л да. Энэ удаа Зенус шиг харц гаралтай биш жинхэнэ ангаагч хүслэе гэд нэг дунд шатны эмэгтэй багтаа ав. Тэр ангаагч нь би зөвхөн лицензтэй л төдий. Өмнөх бүх дайралтандаа нэг ч бэртэл авч байгаагүй шилдэг баг надаар яах гэсэн юм бэ гэд дахин дайралт гэж бас л хожигдоод ангаагч нь багийнх нь хүнийг имчилж яхад нь хурдлаач гэсэн чинь эмнэлэгт аваачих хэрэгтэй. Тусгай зэргийн ангаагч эсвэл ариун эмэгтэй л тэр дор нэмжлэх биз гэсэн чинь Зенусыг бодож жоохон гайхаад лицензгүйч тийм хүн байна гэж байх уу? За хит их ургуулan бодчихлоо. Нэм үү бол шүү дээ гэд дэргэд байсан Эрдэнэ анзаараагүй одоо яах вэ те? Пенал эрхми охиныхон төрсөн өдөр дууссан. Одоо над арьс чинь хэрэггүй. Миний нүдэнд битэн үзэг дээрээ та нарт найдсан би тэнэг байж гээл захиа явуулчихаж. Дахиад нэг боломж олгооч. Удахгүй багтаа шинэ хүн авах гэж байгаа гэж гуйж зөвшөөрүүлвэ. Багийнх нь гишүүн хаанаас шинэ хүн олох юм гэсэн чинь Зенус бол дээр очивол уйлаад л буцаад ирэх байлгүй. Ядуусын хороол дээрээд 3 овгийн ахлагчд дээр ирээд асуусан чинь та нар нөгөө эмчийн хөөдөг тэнгүүд үү? Түнд төвөг удаад үзээрэй энтер гэж байна. Эднэр яг андуураад ах шиг байна. Миний мэдих Зенус биш байх гэд ярьж байх үед нь Зенус явж таарна. Зенус чамайг буцаагаад багтаа авлаа гэхт нь шууд л татгалзсан шүү дээ. Юу нэ буруу сонсчвоо яхаараа энтер гээл дайрах гэж байхад нь манай Ахмад гарч ирснэ буудчихна. Ахмад Зенус чамтай уулзахаар ирлээ гэдгийг нь сонссноо. Юу болоод байна? Энэ нөгөө хамгийн залуу торгон цэргийн Ахмад хүртлөө гээл цугтчихлаа. Бүгд цуглаад хаашаа явчих вэ олж чадсангүй. Илүү гүн рүү явал аюултай. Тэнд хууль бус бүлгэн бас байгаа юм. Мөнгө л өгвөл юу ч байсан хийн. Гэхдээ тэрэнд одоохондоо мөнгө байхгүй хаа гэсэн чинь ногоон салхи. Үгүй ойртоо мөнгөгүй байсан чинь нөхцөл тавин хүсэлт авдаг бүлгэн байгааг сонссон. Нэр нь замчлагч гэж байсан. Зенус нэр нь хөрөхгүй юм бодоостэй. Лили цай чанаж өгөөд толгойг нилээд халамжлаад л яг ирээдүйн ихнэр нь Рейстэй бас цай унгаа өдөр цухтдаг. Астаны талаар ярьж хэрхэн эмчлэгчид сурсан цогцос амьлуулах гэж оролдож байлаа гэд ярихт нь Рейс миний үед амьлуулах шид биш ч гэлээ. Химэл амьд бит карбон хөхөр ашигладаг шидийн чулууг төвөө болгосон тийм нэг айдас байхгүй өвдөлж мэдрэхгүй голим гэж байдаг байлаа. Одоо гэхдээ алдагдсан гэх үед ядуусын хороололд хүчтэй дуу гарч харсан чинь нөгөө алдагдсан гэдээсэн саяны голим нь яасан гэсэн хастан нөгөө замчлагчтай уулзчихаж олон хүн шархтаж Зенус эмчлэж байхыг нь замчлагч харчихсан. Онцгой зэрэглэл тэрнээс ч илүү юм шүү. Төсөөллийг минь авах хүнд ч би дуртай шүү гэд зэвүүн. Ингэсгээд явъя да гэхэд хаашаа тэрвэ? Ойлгомжтой өстэй. Тэр мангасыг устгахаар л ахгүй юу? Энэ големийн биеийнх нь хаа нэгтэй байгаа зүн болсон шидийн чулууг нь устгах хэрэгтэй шүү гэхэд устгах хаа тэгэхээр зарж болохгүй өстэй гэд бас мөнгөө л бодож явах шиг байна. Манай гур бас туслан энтергээд Зенус хамаг хүчээрээ дайраад үз би дэмжий. Хүч нэмэгдүүлэлт, булчингийн сайжруулалт, эдгэрэлт, хамгаалалт сайжруулалт гэд олон шид шившиж авсан шарх бүр найрлаад големийн дахин сэргэхдээ жоохон хугацаа ордгийг нь мэдчихээд хоёр хөлийг нь зэрэг устгаад өг гэд голем унаж байхад нь доор нь хүүхэд байгааг нь харсан Зенус аврахаар очисон чинь голем нь өөрөө хамгаалаад унчтیں۔ Сөрөг бодолтой хүн олоод тэрийг энэ чулуутай нэгтгээд голем гэх чинь үссэн юм байна лээ л дээ. Замчлагч нь баг хастаныг ашиглчихсан л гэсэн үг. Тэгэхээр дотор нь хастан байгаа юм байна. Нөгөөх нь хэрэггүй юмн дээр санаад ашиглуулчихсан. Жоохон хүүхэд гимтээхгүй гэж авраад цагаахан бодлогогүй нөхөр л байх шиг байгаа. Замчлагч хүн авардаг чи үүнийг зөксөнө гэвэл өмнөх багийнхаа гишүүнийг алж байж л туусхан дээ гэд энийгээ зөксөж байдیں۔ Зенус одоо би өөрөө хий та нар холдож байгаарэ гэд яаж дайрхаа түрээний тулааныг хараад ойлгочихсон болохоор гяс дарж хастаныг өрөвдөгч үгүй алчихлаа. Замчлагч ингээд дуусчихсан уу? Уйтгартай юм. Байз үгүй л хүү дээ. Устхангаа дахин сэргийж байна. Авьяасан дуусахгүй хүн юм а тий? Яагаад намайг амьд үлдээж байгаа юм гэсэн чинь хохирлоо барагдуулал да. Бас тэр хэргийн эзнийг чи олж нэхэмжлэнэ. Нэмэд чи миний амьдралд хоёр сайн нөлөө үзүүлсэн. Гуравт гэвэл би эмчлэгч. Тэм учраас амьд үлдээж байна. Астаан ч шалдаа бууж ятгатаа чамаас чин сэтгэлээсээ уучлалтгүй. Өнгөрсөн ч гэсэн үнэхээр намайг уучлаарай. Гэхдээ Зенус за тэгвэл санаагаа амраагаад гэд нислэн зөгчихнө. Хөөе сэрэж чамайг баривчилж настан бэрэнгаал халдлага оргон залих худал мэдүүлэг өшөө авалт
ялгуурлан гадуурхалд эд хөрөнгө сүйтгэсэн. Эдгээр хэрэгүүдээр чамайг баривчилж байна. Бас садар саманы эргээр гээл. Надад юу ч үлдсэнгүү гэсэн чинь дэ тахмад нэг алтан зас өгснө. Зенус дамжуулсан. Тэтгэмж дахиж бити орооцолдорой гэсэн шүү гэд хэлэхтэн. Зенус гээд луйлаад хэлвэ. Зенус нэлээд адарчсан нөгөө идэрээ төвшүүлээд явахт нь замчлагч түүний авьяасыг бичрэн нэг хэсэгтээ нухтахастаа Зенус хизээ нэг өдөр уулзах байх. Лили. Зенус надад нэг санал байна. Чи их ядарсан халуун гээл тэгсэн чинь хаалга онгосноо ногоон салхи тэгсний ардаас нь бусдан ч гэсэн. Зенус нөгөө чи големтэй тулдаад ядарсан биз дээ. Халуун аршаа явах уу? Яагаад бүгд халуун аршаа явах гээд байгаа юм бол? Лили чи сая юу гэсэн бэ? Зүгээр одоо март. Рейс. Энэ эмэгтэйчүүд бүгд ижил санаа гаргаж идэр халуун аршаанд Зенус нэг сайхан ядаргаагаа тайлаа сууж байсан чинь юу вэ? Ногоон салхи ороод ирлээ. Цэвэрлэж байгаа гэсэн бичиг тавьчихсан. Өөр чинь дургу хөргмээргүй байгаа болохоор шууд ойртож чадахгүй. Хөөе бити ойртоотэй гэсэн. Баригдчихлаа гээл дайраад. За тэгээл бүгд ороод ирвэ. Орк нь бүр усан дотор нь хүлээж байсан ч ах шиг. Тэнд манай Лили л гоё юм аа. Тэдэн шиг сайхан биетэй байсан бол эрэгтэй усны өрөөрөө орч чадахгүй юу? Рейс. Зүгээрээ чи өсвөр насных байгаль зүйл гээд Рейс маань бүдгэн болоод байдаг шүү. Тэгсэн тайтгарсан чи алга болох гээд байна уу да? Гээд ууршаад алга болцсон. За тоглосон юм аа гэд гараад ирдیں۔ Жохон айлааш ашгүйдээ. Бөөндө хоол идэж дуусаад Зенус Рейстэй ярилцаж тэргээ дууж байгаа. Төрөж тасарсан нь миний өвөр дээр суух ингэнэ. Чи хэд яаж ирсэн юм? Нарандаар удаан байж чадахгүй зү гэхтэн. Тэр тайг би сүнс болохоор дурсамжтай зүйлээ шүглэж чаддаг юм. Тэгээд Лилигээр зөвлөсөн юм. Чи ерөөсөө өнгөрсөн амьдралаа ярихгүй юм аа гэхэд олон жил амьдэрсэн болохоор бүр мартчихжээ л гэдээ. Нэг чанга чимээ гарч очсон чинь нэг ах түлэгтчихсэн. Эмч би чадахгүй байна. Чи эмнэлэг рүү зөөхөд туслаач гэхтэн. Ийм шарханд хэрэггүйз. Энэхийг хамттай холтой юм. Тусгай үйлчлэгээ шүү гэд яваад өгчхөв. Ямар бүдүүлэг юм бэ гэд харсан чинь аль хэдийн идэгчгсэн. Гайхаад болсон талаар дээд ангаагчтай хэлэхтэн нэг тоохгүй хар өмсгөлтэй байсан гэсэн чинь за хайхаар шийдлээ явъя. Зенус тэр өвчтөн болж ирээд хэр мэдлэгтэйг нь шалгаад олон өвчний юм хийгээд тусгай ангаагч болсон хүн гинэ. Хувцыг нь харснаа тэр чинийх үү гэсэн чинь манай багшийнх гинэ. Бодвол таньдаг бололтой. Зенусыг чи хааны ангаах газарт орохгүй биз гэд санал тавьж зөвшөөрөөд их л том газар харанхуй чиглэг газар байхгүй юу гэд Лили бас ирчгэж хосууд юм уу гэр бүл нь хамт амьдрах боломжтой гинэ. Дүүчин гэж оруулсан гэсэн Лилигийн царайг хардаа хоол идэх үү усанд орох уу хайртаа гэд Рейс зааж өгсөн гинэ. Ингэж хэлхийг нь тэр бас ирчгэж Зенсор хүн хайлгуулах гэж энэ тавьчирсан болтой. Тэрний талаар ярьж өгөөд хоолны газарт байхад нь нэг профессор ирж явахыг хараад энэ профессор энэ нэрхтэй холбоотой байх гэхэд Зенс яаж урдах уу гэсэн чинь програм дээр үр дүн гаргавал өөрөө холбоо тогтоох байх. Хичээл эхэлж Зенус бусдын анхаарал өртөхгүй хичээсэн ч энэ нэг шар үстээс болоод ч гэхүү өөрийнх нь мундагаас болоод ч гэхүү улам илүү өртөөд байдаг. Рейсийг алж байсан гэхдээ гайхаад шидтний тойрог зурхтаа хүртэл нэг хүчтэйг нь зурчхаж тэгээд энэ багшийнх нь багт орж амьд өгтөл устгахаар болов. Бусдын чадахгүй байхад Зенус нэг л хийл гээд л устгахчихна. Тэрийг нь харсан нөгөө шар үст сая би ялсан шүү дээшээ мэддэг дээр чи юм чадна гэж юу байдгийг явлаа гэсэн зомби кинг гинүү нэг үлэмж биет гараад ирдэг. Энэ яагаад энд гээл бусад хөөхтүүд нь шар үстэ чамд найдлаа шүү. Түрүүний шигээ гайхалтай шийдэрээ тогтоож байгаач гэсэн нөгөөх нь алуулан гаалтаад мэдээж манай Зенус л аварна. Амьд өгтөл илүү хүчтэйдээ татагддаг гинэ. Рейсийн дэрсэн болохоор дагаад ирчихэж Рейс ч миний нууж барамгүй сөрхөч гээд инээгээд яасан чи намайг хөөх гэж байна уу тэгээд үгүй миний дэргэд байсан дээр гээд бас уяраагаад хайчлаа. Шар үстийг багшин дуудаад чамайг амьд өгтөл ялгаад их тус болсон гэж бусад оюутнуудаас сонслоо. Харин тэр Зенус урам хугаллаа да. Тэгсэн харин шар үст тийм ээ би байсан баярлаа. Гэхдээ тэр ч бас сайн байсан. Олон хөлтөл зомби кингийг ч тэр ялсан л гэж юм. Дотроо Зенус намайг аврсны чач шүү гээд Зенусыг нөгөө хараанд нь өртөх гээд байсан профессорынхон судалгааны газар дуудсан гээд ирсэн чинь нөгөө тойрго зур чамаа хэр хүчтэй бас шижигтэй гаралтай эсгий чинь мэдэж чадна. Зурсан тойргийг нь харснаа. Иймийг харж байгаагүй ч албан ёсоор сурсан бололтой. Маргаашнаас манад ор гэдгийг ашгүйдэ. Маргааш болж нөгөө шар үст чи миний ачаар орсон шүү гэхтэн. Яагаад гэсэн чинь яхавд чамайг ашиглаж дээшээ гарыг гээд нилийн шудраг гар бололтой. Профессор нь энэ хэдийг дагуулж яваад өвчтөн үзээд манайхаар л эмнэлэгт 7 хоног болгон эмчнэр бөөндөө яваад хүйздэг штеп. Тэр шиг ойроос харах хэрэгтэй гэд тэгсэн. 3 сурагчийн шидийг гаргаснаа л эмчилжтэй. Яасан гэсэн дамжуулах шидтэй юм гинэ. Нөгөө алга болсон залууг шар үстээс асуусан чинь профессор зоогийн дурайд тэгээд алга болчихсон штеп. Атаархмаар юм гэд сонссон бүх зүйлээ хэлсэн чинь чи бас зоогийн дөрөгдөх хөстэй юм байна да. Тэгвэл нэмэлт шан харамжуулгая. Имлэг нэгт чинь ч туслая. Гэхдээ Зенус хурдан хармаар байх юм. За багшийн талаар бас хэлж өгөн шүү. Шар үст профессорын нохоог нь асардаг юм байх. Санаандгүй алдаад мөргүүлчихсэн. Нөгөөх нь өгөх гэж байхад Зенус эмчилж туслана. Бенкер багшийн шав нь Зенус сэлгэлэх үү гэд алхаж байхдаа баярлаа туслаж байгаад би им хэрхэн хадгалах судалгаа хийж байгаа. Ингийн байна уу? Гэсэн чинь чухал зүйлс ингийн байдаг юм гэж багш минь хэлсэн юм. Гэд гоёг байгааз Рейс хаан чивсэн дагаад байгаа бололтой. Эхнэр болох магадaltaй хүн нэгээр нэмэгдвүү? Нэг од. Зенус ч үнэлгээ болил доо гэд ганцаар яриад
Нөгөө охин штэ угаасаа. Нөгөө профессор нь Пеннер гээд нэг язгууртантай уулзаж өмнө нь чи намайг аварсан. Одоо охинд минь туслаач гээд охиных нь эмчилгээ хийхээр болоод профессор олон хүнийг эмчлэг шийдэг дамжуулан эмчилж болгоч тэр охин нь арсны өвчин тусчихсан. Тэгээ тэрийг хүнд харуулахыг хүсэхгүй байгаа болохоор за тэгвэл хоёр л хүн дагуулж явах хэрэгтэй юм байна гэд талхаж явж байхад нь нэрийн бичгэн нохой ч осолд орчихсон. Тэгээд тэр харж исэн сурагч эмчилчихсэн. Одоо гэхдээ зүгээр гэд очиод харсан чинь нэрэл ямар ч сорвгүй гайхалтай идэгснийг нь хараад шар үстийг дагуулж явахаар болцсон. Нөгөөх нь угаасаа эмчлээгүй юм хон Зенис дээр ирээд ам авраач хаа 7 дэд язгууртны нэгний охиныг нь эмчлэгээр болсон арсны баг гэж мэднэ сте. Тэр өвчин гэсэн хинт ч битээлээрээ гэд хажуугаар нь Лилиг харчаад ийм хөөрхөн дүүтэй юм уу гэд байгаамаа зөвшөөрүүлчихсэн бололтой ядчихт нь нөгөө язгууртных нь охин нүүрэндээ эмсгэргүүлэхгүй энтер гэд бүгд нэг нэгээрээ ээлжилж гуйж шар үст одоо л миний боломж энэ охиныг ятгаж эмчлээд тэгээд надад дурлаад шууд язгууртны амьдрал эстэй энэ гурав ятгаж чадсангүй Зенусыг оролдоод үз гэд Зенус чи хагалгаа хийхгүй бол тэрл биз наа чи угаасаа хоргүй наадахта нэр өгөөл найзлаад амьдрахгүй юу сарын дараа бараг эмэгний нүр шиг болох биз гэд ширүүх хэлсэн чинь хаалга онгойлоо охинч одоо тэгээд яах юм зүсүүлмээргүй байна өвдмөөргүй байна идэхгүй баймааргүй байна бүгдийг нь өсөхгүй байна гэд баяалын ирэх охин ямар сорив үлдэхгүй гэдгийг батал чадахгүй л үгүй охиныг тагтан дээр хахтан Зенус ирээд амьсгалаар гарч ирсэн юм аа наваа битээ тоо нэг нь гимтч гэж гэсэн чинь өчигдөр олсон яг над шиг нисэж чадахгүй язгууртны ёслол дээр бүжиглэж сайхан даашинс ч өмсөхгүй гэхдээ Зенус чи тэгээд идэгмээр байгаа юм уу үгүй юм уу охин ч уурлаад мэдээч штэ гэтээ сорив үлдээмээргүй байна битээ надтай яриад нэг муу туслах юм байж гэхтэн өвчтөн чи идэгмээр байна гэж хэлсэн болохоор одоо миний өвчтөн хаан язгууртан эргээд ядуус байх нь надад хамаагүй өвчтнийг идгээх нь л миний ажил гэд нөгөө шувууг нэмчилж гэлээ чи ч гэсэн бүжиглэмээр байгаа сте энэ одоо нисэж байна гэхтэн би чадхолоо хөсвөл тийм ээ Зенус ч хүн ярихтааж бас сайн маа мис засал эхэллээ Зенус шар үстэд би баг байхдаа хийж байсан би хий гэхэд аргагүй миний ах шүү гээл профессор за та хоёрын ажил бүтлгүүтвэл яахыг мэдэж байгаа сте нохойг чи эмчилсэн гээсте юугаа хийгээд байгаа юм хаглаг чи гардаж чи шар үст за ойлголоо гэд нилээн сандраастай Зенус би шивнэд хэлэх болохоор миний хэлснээр хийгээрэй гэд ийм хөөрхөн тэгсэн мэдрэлийн судас руу н орчихсан байна гэд таствал царай нүүрслэгдэн үгүй бол дахиж ургана гэсэн чинь профессор нь тастъя дахиж гарч ирвэл миний нэр дурд халтай гэд өөрөө тасцчихад тэнэг амтэн минь яаж байгаа юм бэ чи би чамайг мэдрэлийн судасд хүрч болохгүй гээстэй гэд чангаар өрлөөд аав нь яасан бэ профессор бүх юм зүгээр үү гэсэн харин миний тэнэг туслах миний үг сонсохгүй мэдрэлийн судсыг нь тасалчихлаа маргааш түүнийг хааны эмчилгээний тасаг тавьчих өөрийн шилжүүлэх хангахын шидээр мэдрэлийн судсыг нь холбоё бүрийн идэхгүй ч гэлээ дээрдэх нь гарцаагүй гэд нэг зөвөн Зенус санаа зовлтгүй тасарсан юмыг холбоход л болно. Ядарчихлаа. Гэл дуусгая. Охинч сэргийж шууд телаван байхгүй болчихож аав нь профессор маш сайн хэлээ. Аав нь сонгуульд нь бүх талаараа туслана гэж бодож байна. Гэхэд охин нь хагалгааны төгсгөлд сайн ичлээ шүү гэсэн Зенсийн хоолойг санаж аваа түүний хин гэдэг юм бэ? Туслах нь нөгөө ягаав ам муутай гэсэн хажуунаас нь туслах нь эзэгтэй Зенус гэж байсан. Шар уст гүйж ирээд аха профессор бит хоёрыг хоолнд урьсан байна гэд бүгд баяр хүргэж оройн зоогч боллоо. Профессор удахгүй болох сонгуульд манах ялган гарцаагүй гэд хундаг тулгаж Зенус Лили хоёр ажиллаа эхлүүлж хайгаад байгаа хүн нь хамгийн сүүлд энэ нэгдүгээр нарийн бичиг гээд байгаа хүнтэй хамт байсан гэдгийг мэдээд юм олж мэдчих гээл архиар нилийн шахана. Түүнтэй уулзаад тэгээ цаашаа юу болсон юм бэ гэхэд нь гадаа салхилъя гээл гарсандаа Зенус хойлооч бас гадаа жоохон салхилъя гэсэн чинь гарч ирснэ. Хөөе Голдрон гэд нөгөө профессорын нэрийг хэлж байгаа юм. Тэр үедээ адилхан биш вэ нүү? Зенусыг профессортай андуураад хамаг юм ярьчихлаа. 13 жилийн өмнө тэр дэлбэрэлт болсон. Чиний судалгаа бүтлгүүдэж пенал эрхмийн хүчээр хааны ангаах газрын профессор болсон. Одоо бүр захирал гэж хэлээд тасарчихна. Ядуусын хороололд нөгөө гурав эмчийн гэрт хүлээгээстэй гинет гаднаас ногоон салхи овгийн хүн дүү чи маш хүнд гэмтчихлээ гэд тэр хэд Зенус руу явахаар болж үзэгдэл солигдсон. Зенус мэдээлэл арай л хангалтгүй байна. Гэхэд Рейс гинет гарч ирснэ. Би ч таамаглал гаргахтаа сайн шүү гэд тэр гурав ярилцаж. Лили 13 жилийн өмнө дэлбэрэлт болсон. Тэр үед гимцэн язгууртан нэг нь аварчхаад зүгээр л явчихсан. Санаанд таарсан профессор өөрийгөө эмчилсэн гэж хэлээд харин энэ архичин ах харж байсан болохоор түүнийг сөрдүүлсэн хэрэг. Харин энэ ах хит цогтох үедээ тэр алга болсон аппарат санд хилжигсэн юм шүү.
Би чинь бараг мөрдөг юм байна гэж байхад нь шар үст ирснэ. Язгуурт хүмүүстэй танилцуулъя гэд Лилиг дагуулад явна. Рейс чи тэгээд яхам зэнэс мэдэж байгаа сте. Өөр нэг таамаглалуу. Дэлбэрэлт гэхээр зөвхөн пенор ирхэм золиос болсон гэж бодохгүй байна. Олон хүмүүс дунд илт язгууртан гэдэг нь тодорхой хүн. Язгууртан олсон профессор ачтан болохыг хүссэн. Тэгээд амьдралын инээрийг шилжүүлэгчид ашигласан. Тэр хүний амийг сонгосон. Алга болсон апред амьд үлдэгч байж таарад профессорыг өшөөгөөгүй. Өшөө авалтав. Тийм магадлал байж магадгүй юм. За энэ ажил миний ажил биш. Бенкерд олсон мэдээлэлд амжуулахад л болно. Гадаа өмнө болж Зенесийг хайж нөгөө 3 ирчихсэн. Өөрт чинь саад болох гэсэнгүү. Түүнийг авраач амьсгалан бараг зогсчихсон гэхэд Зенес. За очлоо гэхэд профессор. Хөөе чи манай бүлгэмд орчход ийм юмнуудтай зурлаад хасагдах гээё. Элитийн байр суурийг мэд гэхэд нь. Би элит биш. Ангаагч. Явъя Лили. Профессор шар устдад. Чи юм тэнэг биш үсттэй гэхэд нь. Би шуналтай ч гэсэн ахаас их юм сурсан. Би ч гэсэн ангаагч. Энэ бүлгэмээс гарлаа гэд үнэхээр цахаахан ардаас нь явчихна. Очсон имжлээ дуусчихсан. Ахаа гэсэн чинь ногоон сэлэх. Энэ хин бэ гэхэд миний төвөгтэй хуураад үү гэд өмнө нь ах гэхэд дургүй байсан байж Бенкер багшид мэдээлэлээ хэлж маргааш Голтрон профессорын захирлын суудалд суухыг урьдчилан тэмдэглэх өдөр билүү. Магадгүй тэр үед апред хөдлөх байх. Ингээд Зенсийн ажил дуусч салтын баяр тэмдэглээд шар ус бүх үнэн мэдээ зүгээр төр хугацаанд л ирсэн байх нэ. Би одоо яах юм? Рест гараад ирчихсэн. Миний архийг уугаад ин штэ. Ууж дуусгаж болохгүй шүү. Дуусгавал хідүү ярьж хараа. Маргааш нь багшийн чинь тухай загтал дээр бичсэн болохоор өгчих гэж Бенкер багш хэлсэн гэд шургуулга онгойлгохтол нэг зураг. Тэр үеийнхэн дэлбэрэлтийн үеийн зураг. Профессорын захирлын суудалд суухыг урьдчилан тэмдэглэх өдөр бүх зүйл 13 жилийн өмнө шид хэрэгслийн үйлдвэр дэлбэрэлтээс болж эхэлсэн. Судалгаа минь үнэлэгдэлгүй нутаг руугаа буцах гэж байсан өдөр 7 дэд язгууртны нэг пенал гимсэн түүнийг аварч өртөө болгоод ямар нэг зөвлөөрчлөгдөн гэж бодсон. Бусдыг донор болгох шид ашиглаж өөрөөсөө өргөнд анх удаага амжилттай амьнас бэлгэлсэн. Ганц азгүй зүйл нь тэр архичинд зураг даруулж амыг таглах гэж тэргүй нарийн бичиг болгосон. Гэд бодож байх үед нь олон хүн цугласан байх шүү. Голтрон профессор гэд нэг дарс өгөөд бүгд дарсыг тулгамж газар унах үед наад дарсанд чинь хор байгаа. Хор юм хоёр бол нэг зоосны хоёр тал. Миний хамгийн сайн мэддэг чиглэл шүү дээ. Оюун санааг нь булааж аажмаар амнасыг нь авдаг хор. Ганцхан танд өгсөн хорыг жоохон сулруулсан юм. Чи юу төлөвлөд байгаа юм гэхэд нь ойлгохгүй байна уу? 13 жилийн өмнөх явдлыг давтаж байна. Сэжиглэж байсан ч саяхан баттай болголоо. Бас зураг хүртэл олсон шүү. Тэр арх чинь 1% илүү хадгалсан байна лээ. Хүний буруу тэр үед тэнд апред байсан. Бас миний сүт бүсгүй ч гэсэн. Одоо сонго шижүүлэгчид дээрээ аль ямиг аврахаа сонго. Өөрийгөө юу? Пенал ноён уу? Санал өгөх хүмүүс үгээд барьж байсан дарсаа уснаа. Яхав ерөндөг байгаа гэж итгээд намайг аврах уу? Профессор эхлээд ямар ч тач өөрийгөө аврий гэд шидэ ашиглаж байхад нь би хэлсэн шүү дээ. Ганцхан танихыг сулруулсан гэж өөрийнхөө амнасыг ашиглавал олон хүн аварч чадах байтал гэхэд би бусдаас үнцэнтэй. Зоосонд ч бас алт мөнгө зэсгэж байдаг шиг. Гаднаас нөгөө хэд орж ирээд зураг олсон. Таны сүт бүсгүй тэр дунд байсан болохоор муу савын татаад ирлээ. Зенус та надаас асууж байсан. Газар унсан зоосноос алийг нь авах уу гэж. Үнэхээр тэнийг асуулт. Мэдээж би бүгдийг нь авна. Учир нь би ядуу өссөн болохоор одоо харин бүгдийг чи авармаар байна гэд хор гадагшлуулах шийд ашиглаж хоёр сурагч бас тусалдаг. Бенкер багш би амны үн цэнийг ойлгоогүй явж бүгд энд цэнцүү байсан гэж үү? Өршөөл хорсолдоо дэндүүг хавтаж баярлаа чамд гэд. Зенус ч амжилттай амжилж би их ядарсан өндөр төлбөр авна шүү. Профессорыг л имчилгээгүй. Намайг имчилээж тушааж гэхэд мартчихсан байна. Бас бүлгэмт чинь байхгүй. Битээ тушаагаад бай. Гэхдээ яхав надад төлжил байвал хэнийг ч ялгалгүй авардаг. Би их ядарсан болохоор өндөр төлбөр болно шүү гэдэл. Бенкер багш байцаалт өгөөгүй утсан байна. Шинэлэг мэдрэмж байна шүү. Намайг ээж түр гаргаж ирч чадсан юм гэхэд нь хүн таньдаг юм гэд тэр нь манай дид ахмад надтай далимд нь уулзах гэж ирээ юу гэд бас хөөрчихсөн. Зенс чамтай уулзах гэж ирээгүй. Гэхдээ баярлаа гэд сайхан шулуунгаар байгаа. Бенкер багш үнэндээ тэр дарсанд би хор хийгээгүй. Түр сайжуулах юм л байсан. Өөрөөр нь хүмүүсийн дэргэд үнэнгийн яриулах зорилгоор. Гэхдээ хин нэгэн жинхэнэ хор нэмсэн гэж бодож байна гэхэд арай апред юм шүү. Зенс явах гэж байхад нь чи ч гэсэн анзаарсан биз дээ. Апред уу? Зурган дээрээс нь тэр нөхцөл байдлаас профессорт амны хүчээс оруулаад амьд гарсан гэж бодохгүй л байна гэхэд энэ зүгээр 13 жилийн өмнөх хөшөө авалт биш ч байж магадгүй. Дараагийн бэ чич байж магадгүй шүү. Яхав оролцмооргүй байгаа ч өмнө минь гарч ирвэл энэ төлбөрийг нь хэмжилж авна гэд гараад явчихна. Бенкер багш би өхөөд өгч болох ч юмыг асуулт оруулахыг хүсээгүй юм. Миний шив болохоор намайг хүн алган хэрэг сэжиглэгдэж байгаа гэдгийг хүмүүс мэдвэл түүнд халтай учраас хордуулаагүй гэж үнэнээ хэллээ. Бүх зоосыг түүж аавна гэсэн нь Зенус хэлсэн гэхэд тэгвэл тэр зоос нь чи ч гэсэн багтж байгаа. Гадаа нь тэсийн ядан хүлээжсэн туршилт байтал Зенус чамтай гүнзгий холбоотой бололтой гэд нөгөө замчлагч чинь апред гих алга болсон сурагч байж таардیں۔ Гэсэн юу вэ? Апред гих энэ би дэжгүй юм. Дахиад хэсэгтээ миний хоббид тус болоорой гэж идэв. Энэ юу юм бэ?
Зенус ч салах ёс хийж гэртээ хайрлаа. Баяртай хаант улсын имлэг минь гэхэд Рейс муу ярилцлагаараа ярьлаад энэхүү хэрэг явдлыг зохицуулсан харанхуй эмчилэгч Зенус дараагийн хэрэгт оролцсон юм гэж хэлээд энэхүү аним маань дуслаа. 2 дугаар бүлэг гэж гаргал юм шиг байна. Бичлэг таалагдсан бол like and subscribe